Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкром хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярих хэрэг маань Австрал тусан. Зөвхөн Австралч биш, Хятад, Тайвань, Хонконг гэд Аз даяар шуугиан тарьсан хэрэг. Австралийн Мельбурн хотын Клайд Нос гэх газар нэгэн хаус байдаг бөгөөд тэнд 3 түрээслэгч хамт амьдардаг байжээ. Вики Тим гэх хосны өрөөнд харин Леон гэх залуу тусдаа нэг өрөөнд амьдарчээ. 2024 оны 6 сарын 10-ны үүрийн 3 цагт хүн бүр гүн ойрондоо автсан байх үед гинэс цонхны цанаас чанга чимээ сонсогдсон. Вики Тим хоёр цочод сэрээд хамгийн түрүүнд гадаа тавьсан хогийн сав унчлаа гэж боджээ. Хогийн сав том болохоор салхин тэгж унах үе байд юм байна. Гэвч энэ удаагийн чимээ ямар нэгэн зүйл нурах биш, харин дэлбэрчгаа юм шиг байсан бөгөөд удалгүй шил хагарах чимээ сонсогдсон. Вики Тим хоёр балкон руугаа гүйж очоод хөшгөө нээж харахад шөнийн 3 цагт гадаа яг л өдөр шиг гэгээтэв. Тэдний өрөө 2 давхарт доошоо хартал үүдний хаалхан шатчихсан. Тэд яарн нөгөө өрөөнд унтжсэн Леоныг гал гарчийн босоорой гэж сэрээгээд бүгд нэг давхар руу буулаа. Үүдний хэсэг маш хүчтэй шатчихсан ч азар гэрт гал унтраагч байсан тул галыг унтрааж цагдаад мэдэгджээ. Тэгээд өөр газар амьдардаг байсан байрны эзэнтэй шууд холбогдож гал гарсан тухай хэлсэн байна. Удалгүй цагдаа гал унтраах анги болон байрны эзэн ирж шалгаж үзтэл зөвхөн үүдний хаалгач биш, замын хажууд тавьсан 2 машин ч бас бүрэн шатсан байлаа. Нэг нь Вики Тим хоёрыг, нөгөөх нь Леоны машин. Леон машинаа аваад ердөө 3 сар болж исэн. 3 түрээслэгч энийг хэн хийснийг бид мэднэ. Энэ бол санаатаагаар гал тавьсан хэрэг, нэрийг нь ч хэлж чаднаа гэцгээдэг. Тэр хүн нь хэн байсан бэ гэвэл 3 сарын өмнө энэ гэрээс хөөгдөж гарсан өөр нэг түрээслэгч болох Хонг Чавай гэх эмэгтэй. Эмэгтэй тэдэнд хөшөрхөж ийм зүйл хийсэн бөгөөд энэ нь анхны удаагийн дайралт биш байжээ. 3 сарын өмнө буюу 2024 оны 3 сард Хонг Чавай гэрээс хөөгдөд удаагүй байхдаа 4 хайрцаг өндөг авчирч Вики Леоны нүрэлүү шидэж бүр тийм рүү халуус цацаж түлсэн байна. Ингээд зогсохгүй өөрийнхөө машинаар гэрлүү тайрч ороод гаражийг нь нэвцснээр тэд машинаа гадаад зам дээр тавьдаг болсон бөгөөд тэр нь ийм байдалтай шатжээ. Тэгвэл Чавай гихч эмэгтэй яагаад ийм хорсолтой байсан юм бол? Мөн яагаад гэрээсээ хөөгдсөн юм бол? Хонг Чавай өндгийг маш амархан олдог байсан нь учиртай. Галын хэрэг гарахаас 6 сарын өмнө буюу 2023 оны 12 сард энэ тосгон маш тайван байлаа. Гэрээ эзэн Линжан хятад гаралтай Австрал хүн. Өөрийн эзэмшлийн 2 давхар 5 авсаа түрээслүүлэхээр шийджээ. Тэрээр 3 өрөө, 3 угаалгын өрөөтэй тохилог байраа түрээслүүлж өөрөө тусдаа амьдардаг байв. 2023 оны 12 сарын 21-нд анхны түрээслэгчээр 33 настай Хонг Чавай орж иржээ. Тэрээр Тайваны захаас ирсэн химийн багш байсан бөгөөд багаасаа л хатаархуу зантай нэгэн байсан. Түүний ихч Австралид ажиллаж цагаачлах тухай сонсоод хатаархаж би ч гэсэн Австрал явна гэд ажлын визээр ирсэн. Тэрээр Австралид янз бүрийн ажил хийж гаад энэ гэрт нүүж орохдоо нэгэн хятад эзэнтэй өндөгний үйлдвэрт ажилладаг байсан тул өндөг олоход тийм ч хэцүү байгаагүй. Байрны эзэн Линжан түнд би үлдсэн 2 өрөөндөө түрээслэгч авах хэрэгтэй байна. Чи залуу хүн болохоор интернет сайн ашигладаг байх. Хэрвээ чи түрээслэгч олж өгвөл би чиний 7 хоногийн түрээсийг хасч өгье гэжээ. Чавэж дуртаяа зөвшөөрч $300 хэмнэхийн тулд интернетээр зар тавьж эхэлсэн. Гэвч байрны эзэн Линжан өөрөө нэг түрээслэгч буюу Леоныг олсноо хэлэхэд Чавай мөнгө олох боломжоо алдчихлаа гэж нэлээд харамсжээ. Үлдсэн том өрөөнд заавал хүн олно гэж хичээж авах оронд байрны эзэн Линжан дахиад л өөрөн олсон гэд хятад хөгшин осуудад түрээслүүлэхээр олсноо хэлэхэд Чавай уурлаж би зар тавиад хүмүүст гэрээ үзүүлж хахад яагаад өөр хүн авчирч байгаа юм бэ? Би мөнгөө авмаар байна. Тэр хөгшин хүмүүсийг авч болохгүй. Би өмнө нь хөгшчүүлтэй амьдарч үтсэн. Тэд угаалгын өрөө гал тоогоо ганцаараа хэрэглээд хэцүү байдаг. Миний олсон залуу хост буюу Тим Вики 2 түрээсэл гэж байрны эзнийг шахасаар агаад нөгөө хөгшин осуудын гэрээг цуцалжээ. Хөгшин осууд нүх бэлтгэлээ хийсэн байсан учраас гэрээн цуцлагдсанд бухимдсан боловч 3 сарын дараах аимшигт явдлыг мэдээгээр үзээд биднийг тэнгэр ивэж амийг маань аварлаа гэж утсан байна. Ингээд 1 сарын 4-нд Тим Вики гэх хос 1 сарын сүүлээр Леон гэх залуу нүүж ирснээр энэ хавуус дүүрч тэдний хамтын амьдрал эхэлжээ. Тим болон Вики нар Тайванаас ирсэн осууд тэдний зураг байхгүй ч иймэрхүү төрхтэй хүмүүс байсан гэж төсөөлөрөө. Залуухан хүмүүс бөгөөд Чавайгаас 5-аас 6 насаар ах. Хэрэг гарах үе Чавай 33 настай байсан. Тим интерьер дизайны компанид ажилд орж эхнэр Викигээ дагалдангаар авчирчээ. Анх нүүж ирэхэд уур амьсгал маш сайхан байв. Чавай тэдэнд өөрөө энэ бол галт тоогоо хиншүү сорогчийг ингэж хасаана. Хоолны үлдэгдлийг энд хаяна гэд бүгдийг нь зааж өгсөн. Мөн хосууд машингүй байсан болохоор Чавай тэдний дэлгүүр ойр зур явах ажилд нь би хүргээд өгье. Хамт явцгаая гэх мэтээр тусалдаг байв. Сүүлдээ байрны эзэн Линжан хүртэл Чавай Вики болон Тимийг гэртээ урьж хамт хоол идэж кино үзэж яг л нэг гэр бүл шиг дотно байцгаасан. Гэвч энэ тайван байдал удалгүй үгүй болж Чавай жинхэнэ төрхөө гаргаж эхэлсэн байна.
Эхний асуудал хогийн сав. Иймэрхүү хааваас 7 хоногт нэг удаа том хогийн саваа гадаа гаргаж тавих хэрэгтэй байдаг гинэ. Хогны машин ирээд авч явд юм байна. Тим Вики 2 нэг 7 хоногт нь бит 2 дараагийн 7 хоногт нь Чавэ гаргаж ийгсэн санал гаргахад Чавэ би нэг удаа гаргасан бол дараагийнхыг нь Вики, түүний дараагийнхыг Тим гаргах ёстой. Та хоёр хоёулаа учраас хог хамаагүй их гаргаж байгаа гэж зүтгэдэг. Өрөөгөр нь тооцох уу эсвэл хүнээр нь тооцох уу гэдэг асуудал болсон. Түрээслэгчид өөрсдөө зохицох ёстой асуудал боловч энэ нь том аргаан болжээ. Вики түрээсээ адилхан төлж байгаа хог Тим ихч биш байхад яагаад бид 2 удаа Чавэ нэг удаа гаргах ёстой гэж дургуутдаг. Ингээд Чавэ байрны эзэн лөө мессеж хүчиж гомдлсон ч Линжан түүний талд оролгүй хог Тим их гартгүй штэ. Зүгээр л 7 хоногор ээлжилж гаргаад эвтэй яцгаа гэж хариулжээ. Чавэ үүнд нь маш их уурлаж би та нарт дэлгүүрийн авах чинь машин барьж өгч бүр гэрээ цэвэрлэжсэн гэд цэвэрлэгийн эсэ өдрүүдээ тэр байтугай хосуудыг дэлгүүр өргөж өгсөн өдрүүдээ хүртэл хуанлий дээр нэг бүрчлэн тэмдэглэсэн байв. Тэгээд би хизээч 2-7 хоногт нэг удаа хог гаргаж хаяхгүй гэж зөрүүдлэн хогоо гаргалгүй 2-7 хонсон тул тийм аргаа барсандаа өөрөө гаргаж Чавэтай орооцолдохгүй байхаар шийджээ. Удалгүй байрны эзэн Линжан 1 сарын сүүлээр 3 дахь түрээслэгч Леоныг нүүж ирэхээс өмнө гэрт ирж түрээслэгчтэй хоорондоо эвтэй байг гээд дарс шоколад бас бээжин нугас авчирч өгөв. Вики галтгоон ширээ засж байхад Чавэ юу ч хийлгүй уцаа оролдож суугаад ширээ бэлэн болсны дараа ирж бээжин нугасны хамгийн амттай хэсэг болох шаржигнсан арсыг нь ганцаараа түжигддэг. Хэд хоногийн дараа Тим Вики 2 байрны эзний өгсөн дарс шоколадыг идэх гэтэл байхгүй болсон байв. Ингээд юм бодлохгүй Тим хогоо гаргахад Чавэгийн өрөөний хогон дотор дарсны шил, шоколадны цаас дүүрэн байсан. Ганцаараа бүгдийг нь эцсэн гэсэн үг. Ямар хэцүү юм бэ? Иймэрхүү жижиг сажиг юм нийтийн байранд амьдарч байгаа хүмүүст маш эмзэг тустай юм байна. 2024 оны 1 сарын сүүлээр Хонконгоос ирсэн оюутан Леон үж ирэв. Чавэ түүнийг маш найрсаг ухтаж авлаа. Магадгүй түүнийг өөрийнхөө талд оруулах гэж хичээсэн баг. Тэр Леоныг айтаахан залуу нь миний талд орох байх гэж бодон эренгүүт нь идэх юм өгчээсэн бөгөөд сүүл тодорхой болсноор өөрийнхөө идж байгаад үлдээсэн бэлэн гомгоо өгсөн мэжээ. Хэсэг хугацааны дараа Чавэ "Леон, би чамд гойм өгсөн штэ. Чи яагаад надад хоол авч өгөхгүй байгаа юм бэ?" гэд Леонтой ч бас маргаж эхэлдэг. Тэд нэг угаалгын өрөө дундаа ашигладаг байсан болохоор өглөө орой усанд орох цагт давхцахад Чавай удаан орлоо. Би хүлээгээд байна гэхээс гадна Леоны галтгоонд хоол хийхийг хараад заавал намайг хоол хийх үеэр орж ирлээ. Үнэр гараад байна. Хиншүү сорогчоо асаагач гэх мэтэр байнга өөнтгөлдөг бөгөөд бусад түрээслэгчдээ ямар нэгэн алдаа гаргаж гинүү, цэвэрлэгээ хийж гинүү үгүй юу гэдгийг байнга тагнаад судаг амиа ботсон умээжээ. Иймэрхүү хит эмзэг өөнтөгч хүмүүс бусдтай хамт амьдрахад маш хэцүү байдаг учраас ганцаараа амьдрах нь хамгийн зөв сонголт баг. За ингээд Леон ямар нэгэн алдаа гаргах нь үгүй юу гэдгийг Чавай байнга тагнаад судагч Леон нилээн даруухан хэрүүл маргаанд дургу. Тэгээд ч эмэгтэй хүнтэй маргаад явах уу гэж бодоод ихэнхдээ дугаан өнгөрдөг байв. Нэг өдөр Чавай байрны эзэн Линжан руу залгаад Леон өдөржин угаалгын өрөөнд ороод гардггүй. Бас өрөөнд нь том компьютер 3 дэлгэцэн. Шүн болтол тоглоом тоглодог. Агааржуулагчаа өдөржин асааж хондог. Энэ байдлаараа тогны мөнгө их гаранда маш их зардал гаргаж байна. Бас орой болгон заалнаас эрэхтэй ганцхан бэлтгэлийн хувц хийгээд угаалгын машин ажилуулдаг. Аяг тав угаагчинд ердөө 3 аяг хийгээд ажилуулж байгааг нь би харсан. Леоныг хөөж гаргах хэрэгтэй гэхэд Линжан "Леон тог их хэрэглэж байгаа юм шиг байна" хэлсэнд баярлаа. Гэхдээ Леонтой байгуулсан гэрээнд тог усны мөнгө түрээснийхээ төлбөрт багтсан байгаа болохоор түүнийг хөөж болохгүй. Шүршүүрт удаан орох талаар нь би өөрөө хэлээд үзээгээд Леоноос айтаахнаар асуудал "Би чинь богино хүүстэй 10 минут болоод л гардаг. Энэ гэрт амьдарч байгаа хүмүүсээс хамгийн хурд нь ах" гэдэг. Ингээд болоогүй Чавэ 2 давхрын коридорт бусад түрээслэгчдийн өрөөний үүдэн зогсчоод энэ гэрт шүршүүрт 30 минут ордог хүн байна. Энд чинь нийтийн халуун усны газар юм уу? Би өмнө нь гойм хүртэл авч өгчээсэн. Гэтэл надад юу ч өгдөггүй гэх мэтэр тэдэнд сонсох гэж зориуд чангаар ярьдаг. Сүүлдээ Леон төвчгээ болж "Би хизээ 30 минут усанд орсон юм бэ? 10 минут ч болтгүй. Бас чи нэг давхартайсан миний Неспрессогийн капсулнаас өдөр болгон нэгийг авдаг үсттэй. Би тэрний чин талаар юу ч хэлээгүй шүү" гэж маргалцсанаар тэд ч бас хоорондоо юм ярих ойлов. Хэсэг хугацааны дараа Чавэ гинэт цагаан сар болох гэж байгаа юм ч бүгдээрээ хотпот идэх гэсэн санал тавьсан. Бусд нь яагаад гинэт ингэж байгаа юм бол гэж гайхсан ч Чавэ "Би бүх зүйлийг нь бэлтнэ. Хэрвээ найз нөхдөө урмаар байвал ураарай" гэсэн болохоор зөвшөөрч Тим Вики 2 найзаагаа урьж зургуулаа олохоор болсон ч Чавэгийн бэлтсэн юм нь ердөө хэдхэн хэсэг мах, жоохон ногоо, ясны шүлэлээ. Уг нь хотпот маш олон орцтой баялаг хоол идэгч сайхан сэтгэл гаргаж бэлтсэн юм чинь гээд бүгд идэж дуусгасан. Ингээд хоол идэж дуусаа ширээгээ урах гэтэл Чавэ гинэт "За бүгд сайхан болсон биз дээ. Одоо нэг хүн $50 өгөөрэй" гэдэг. Энэ яг яах гадах вэ? Тим Вики болон тэдний 2 найз нийлээд $200, дээр нь Леон гээд нийт $250 нэгсэн.
$50 Австралид гадуур хотбод ресторанд ороод бүх зүйлийг нь хязгааргүй десерттэй нийтэх мөнгө юм байна. Тийм ямар үнэтэй юм бэ баримтаа харуулчих орцнуудаа хуваагаад төлөе гэхэд чаваа баримтаа айцаан зүгээр л $50 өг гэж нэгсээр агаад мөнгө авсан. 2024 оны 2 сараас эхлэн тэдний харилцаа бүр муудаж чаваа чимээ шууганд хит мэдрэмтгий олж хосуудыг өрөөндөө ярахт нь хүртэл чимээгүй гэж хашгирдаг болов. 2 сарын 19-нд чаваа тимийг өдөж маргалдаж эхлэхэд тим баримт олгож камера гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Чаваа гэртээ нарны шил зүүгээд би үргэлж айтайхан хэлдэгч та нар өөрчлөгдөхгүй байна. Та нарын бичлэгийг интернетэд тавьж энд яаж амьдрдгийг чи харуулна гэж хашгираад Вики рүү дайрч чамд энэ эрхтэй байгаа болохоор л энд байгаа шүү. Ганцаараа бол виз авч чадахгүй хэцүү байх байсан. Эрхтэй үнд найдахаа болж нутаг руугаа буц гэж доромжлоход тийм. Эрхтэй үнд найдах нь ч бас чадвар. Чамд тийм чадвар байхгүй болохоор ингэж амьдарч байгаа гэд инээхэд чаваа бүр галзуурч чи хоньны орд уу? Тийм баха. Хоньны ордныхон болгоомжтой байсан дээр шүү. Би Австралид хоньны ордны 2 эрхтэйг харж исэн. Тэдний нэг нь их мөнгөтэй чадвартай байсан ч найз охинд хаягдсан. Чиний ихнэр чамаас илүү мөнгөтэй залуутай таарвал чамайг шууд хаяна. Хоньны ордны залуучууд бүгд л тэгж хаягддаг. Хүүхнүүд нийгэмд байр сууриа агуулгын тулд тэднийг ашиглаж эцэст нь хайдаг. Чамайг ч бас тэгнэ гэх мэтээр солиордог. Хоньны ордны залуучууд энэ дэлхий дээр дор хаяж 100 сая байгаа илүү дээ. Сүүлдээ чаваа тимийн утсыг булааж авах гэж дайрсан ч бичлэгийг нь устгаж чадаагүй болохоор бүр их уурлаж шууд байрны эзэн Линжан руу залгаад тэрнээс болоо шөнө унтаж чадахгүй байна. Өнөөдөр тэр хосууд хоол идчихэд намайг зотох гэж дайрсан. Айсандаа нүдээж анж чадсангүй. Миний амь насанд аюултай байна. Тэдний харих бүх зүйл худлаа шүү. Үнэн дээр энэ нууцлалтаа гэхдээ тийм надад сайн юм шиг үлээ. Их нэртэй ээж намайг эвгүй байдалд оруулаад байна. Тэдний хөөгөөд өгөөч гэжээ. Чаваа Линжан руу 3 өдөр дараалан залгаж заримдаа бүр 3 цагийн турш уцаар ярьж залхаадаг. Вики муухай ааштай намайг хинч ингэж үзэн ядчихаагүй. Би эмэгтэйчүүдтэй маш сайн ойлголцдог. Вики надтай муудалцж байгаа нь түүний зан чанарт л асуудал байгаа гэсэн үг гэмтээр ярьдаг. Линжан сүулдээ залхаад уцаа авахаа болжээ. Гэтэл чаваа мессеж өчөж би том өрөөнд орох түрээслэгч олчлоо. 7 хоногийн $300 өгнө гинэ. Тийм болохоор Тим Вики хоёрыг шууд гарга гэж тушаадаг. Эзэн нь юм уу хайшин. Линжан сүлд нь хэвлэл төгсөн ярилцлагада чаваатай ярих үед энерги маань тариураар сорулж байгаа юм шиг дуустдаг байсан. Тэр бол сөрөг энергиэр дүүрсэн даралтын тоошоо гүн. Хизээ дэлбэрхийг нь мэдгүй. Дэлбэрвэл зөвхөн төлөгдөө зогсохгүй амь насанд аюултай гэжээ. Линжан сүлдээ байр түрээслүүлэх хэцүү санагдаж байраа зархаар зар хүртэл тавьсан байна. Линжан маш шудруу хүн байсан тул нөгөө талын үгийг ч бас сонсож тимийн бичлэгийг үзээд чавааг галзуурсан гэж дүгнжээ. Тэгээд чаваад уучлаарай. Би Тим Вики хоёрыг хөөж чадахгүй гэж хэлэхэд чаваа уурлаж таа ч гэсэн асуудалтай. Тэр хүмүүсийг авчраагүй байсан бол би ийм дарамтанд орохгүй байсан. Таас хоньны ордных уу гэж дайрч сүулдэ байрны эзнийхээ дугаарыг блок хийсэн. Ингээд Линжан арга буюу чавыг нүүхийг шаардсан байна. Чаваа барьцаа мөнгө болох $650-оос гадна намайг гуруулаа нийлж дээрлэгсэн тул хүн бүр $1000, нийт $3000 нөхөн төлбөр өг гэж нэгсэн. Мэдээж хинч өгөөгүй. Нүүх 2-7 хоногийн хугацаа өгсөн мэдээллийг чаваа уурж хаяад байрны эзэн рүү нийт $4000 өг. Би энэ гэр доторхойг зохион байгуулж түрээслэгч олж тог усны мөнгөнд хяналт тавьж ажилласан гэжээ. Чаваа гарахаас өмнө Леоны цоо шин машиныг хадаасаар зурж хятадаар хараал бичсэн ч Леон төвчээд зүгээр өнгөрөөсөн. 3 сарын 10-нд нүүх өдөр болоход Линжан барьцаа мөнгө болох $650-ыг бэлнээр өгтөл чаваа мөнгө аваад юу ч болоогүй юм шиг 2 давхарт гарч угаалгын машинаа ажилуулж эхлэв. Линжан угаалгын машиныг нь унтрааж цагдаа дутахаас өмнө гар гэж шаардахад чаваа нэг давхар руу гүйж буугаад хөргөчнөөсөө нэг хайрцаг өндөг гаргаж Линжан болон бусад хүмүүс рүү шидэж эхэлсэн. Гэр тэр чигтээ өндөгний шар цагаанаар будагдаж Викиг үснээс нь зулгааж өндөгтэй шалан дээр унагаснаар буугаа гимтээжээ. Удалгүй чаваа за би галзуурсан юм шиг байна. Хайраа өндөг. Одоо явлаа гэд өрөөрүүгээ гарсан ч ачаагаа баглахын оронд дахиад л угаалгын машинаа ажилуулж эхэлдэг. Тийм бичлэг хийх гэтэл намайг яагаад бичээд байгаа юм бэ? Надад сайн болохоор ингэж байгаа мó гэж солиорхоос гадна хаанаас ч юм хадаас гаргаж ирээд шатаар дүрэн цацсан. Хүмүүс айж цагдаа дуудах оронд чаваа өрөөрүүгээ гүйж ороод цахилгаан данхан тус буцалгаж гарч ирээд Тим, Леон, Вики нар руу цацсан бөгөөд Линжан тэднийг хамгаалах чад буцалсан усанд түлэгдэжээ. Энэ бол маш ноцтой гэмтэрэг. Цагдаа нарыг ирэхэд чаваа тайвшрахын оронд улам галзуурч хүмүүсийн утсыг булааж хан руу шидсэн. Сүүлдээ цагдаа нар буу тулгаж иж түүний хяналтандаа авсан ч чаваа та нар яагаад намайг дээрлэхэд байгаа юм бэ гэж хашгирсаар байв. Тэр өөрийгөө эцсээ хүртэл хохирогч гэж бодсон хэвээрээ байлаа. Энэ бол гарцаагүй эрүүгийн хариуцлах хүлээх хэрэг.
Буцлуу ус цацсан нь бараг л зэвсэг хэрэглэж дайрсантай адил тул цагдаа нар Линжанаас энэ эмэгтэйг шүүхэд өгөх үү гэхэд Линжан хөлн өвдөж эмнэлэг явах хэрэгтэй байсан ч зүгээр явуулчих гэж хэлсэн байна. Тухайн үед цагдаа нар Чавэд чи өөрийгөө ямар хацтайгаа мэдэхгүй байна. Өөр хүн байсан бол чи шоронд орох байлаа гэж хэлжээ. Гэвч энэ нь Линжаны амьдралын хамгийн том алдаа байсан. Цагдаа нар Чавыг хурдан ачаагаа баглахыг шаардсан ч тэр үгийг нь огт тоогоогүй. Эцэст нь цагдаа нар өөрсдөө түүний өрөөнд орж нэг цагийн турш юмыг нь баглаж машинд нь чихэж өгөөд явуулжээ. Гэтэл цагдаа нарыг явснаас ердөө 10 минутын дараа Чавэ эргэж ирээд үүдний хаалгыг нүдэж хашгирч байшин руу өндөх шидэж эхлэв. Леон тим хоёр гадаа гарахад Чавэ машиндаа сууж исэн бөгөөд Леон уцаараа бичлэг хийжээтэл Чавэ гинэт машинаараа тэднийг дарахаар үхсгэдэг. Тэд азар бултаж амтсан ч хашаа үүдний хаалга руу хитэн хайрцаг өндөх шидсэн байв. Ингээд 5 минутын дараа дахин ирж гаражийн хаалгыг машинаа ухраажгаад дахин хүчтэй мөргөж дотор нь байсан Леоны машиныг эвдээ зогсохгүй байшингийн ханыг хүртэл нураажээ. Цагдаа нарыг дахиад ирэхэд Чавэ аль хэдийнэ цуцсан байв. Түрээслэгчид одоо зүгээр нэг айх биш, амь насанд нь аюул учирч байгааг мэдэрч эхэлдэг. Гэтэл хамгийн ачирхалтай нь Чавэ өмгөөлөгч хөлслөөд шүүхэд нөгөө түрээслэгчид намайг дээрлэхэд байна. Тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ аваад өгөөч гэсэн хүсэлт гаргажээ. Өөрөө хаалтжээж эсрэгээр нь гомдол гаргасан. Нэг шөнө байшин дахин нүргэлсэн чимээ гарч гадаа гарахад хэн нэгэн халахаар Вики тим Леонрын машины цонх урд хэсгийг нь хаг зогсон байв. Байрны эзэн Линжан руу залхтал түүний гэрт ч бас халдлага гарч машинуудыг сүйтгэсэн байлаа. Чавэгийн өшөө авалтанд хязгаар гэж байсангүй. Хэдийгээр Чавэ гэдэг нь тодорхой байсан ч бичлэг дээр нүрээ нуусан тул цагдаа нар нотлох баримт хангалтгүйгээд түүнийг баривчлаагүй. Удалгүй тэдний утас руу намайг хөөгөө сайхан амьдарч гинүү. Би нэгээр чинь өшөөгөө аавна гэсэн мессеж ирж эхэлсэн. Чавэ тэдний гэр бүл, нас, ажил, хаяг гэд бүх хувийн мэдээллийг мэддэг байсан. Учир нь тэр гэрээ ихэд бүгдд нь оролцсон юм байна. Эцэст нь түрээслэгчид бүх баримтаа цуглуулж өгснөөр Чавэ баривчлагдсан боловч Австралийн хууль хэтэрхий зөөлөн учраас 24 цагт болоогүй батлан даалтаар суллагдсан байна. Шоронгоос суллагдсан Чавэ бүр орсолтойгоор Хятадын онлайн группт Австрали 50 түрээслэгч болохоос болгоомжил. Би маш хөдөлмөрч нэгэн байсан ч муу өрөөний хамтрагчдаас болоод миний мөрөөдөл талаар болсон. Тим гих залуу их нэртэй ирнэ надад сайн байсан учраас эхнэр Викийн намайг үзээ яддаг гэжээ. Түүний тим надад сайн гэж бодсон шалтгаан нь ердөөл гэртээ богино өмддөг явдаг гэсэн гих утгагүй зүйл байлаа. Чавэ үүнийг өөрт нь тал засж гин гэж андуурчээ. Мөн тэрээр түрээслэгчдийн нэр, нас, төрсөн өдөр, утасны дугаар бүр өндөр жингэн хүртэл олон нийтэд ил болгов. Гэвч хүмүүс түүний постыг хараад энэ эмэгтэй өөрөө сони юм байна. Яагаад бусдын мэдээллийг ингэж ил болгож байгаа юм бэ гэцгээдэг. Гэтэл Чавэгийн өнгөрсөн түүхийг судлаад үзтэл бүрч гайхмаар зүйлс гарч ирсэн. Хон Чавэ өмнөх байрандаа амьдарч байхдаа хамт амьдардаг Там гэх Хонконг залуугаас $5,000 зээлсэн бөгөөд Там түүнд машинаа зарсан юм байна. Уг нь зүгээр машин байсан ч Чавэ ийм болгож хаяад мөнгөө өгөхгүй зүгтжээ. Там түүнийг хайж сургалсаар өндөгний үйлдвэр дээр нь очиход Чавэ мөнгөийг ч өгөө. Энэ дуулцыг гээд зэлүүд газар дуудаад Тамыг эрэхт нь бороохоо эсвэл алхаар маш хүчтэй зодож гэмтээгээд дахиад цугтсан. Энэ нэрийг цагтаад бүртгэгдсэн байсан ч яагаад Чавыг дараа нь баривчлагдахад шууд ил болоогүй мэдэхгүй. Цааш нь судлаад үзтэл Чавэ бүр Тайванаас 90 сурвалжлагдчихсан. 3 банкнаас $6,000 зээл аваад төлөхгүй Австрали руу цухтаж ирсэн. Тайванд очивол шууд мөрдөн байцаалтанд орохоор Чавэ 3 сард хөөгцнөөс хойш 4-5 сар гээд 3 сарын турш чимээгүйсэн. Гэтэл 2024 оны 6 сарын 10-ны үүрийн 3 цагт тим Вики хоёрыг унтжаахад гинэт чанга чимээ гарчээ. Цонхоор артал үүдний хаалган шатжээ. Чавэ үүдний хаалган дээр хогийн савнуудыг овоолжгаад дээрээс нь бензин асгаж гал тавьсан. Тэд азар чимээг сонссон тул Леоныг аваад амьд гарч чадсан ч бүгд үхэж болох байлаа. Мөн гадаа байсан машинууд руу ч бас бензин асгаж чатаасан байв. Цагдаа нар ирж CCTV-г шалгаад энэ бол санаатайгаар гал тавьсан хэрэг хэрэгтэн Чавэ гэдгийг тогтоов. Байрны эзэн Линжан энд байх аюултай манайд ирж хонцгоог түрээслэгчдээ гэртээ авчирсан ч тэр шөнө Линжангийн гэрт ч бас шатсан үнэр гарч эхлэв. Гадаа гараад тартал хашааных нь булан тохоогоор бензин маш нарийн асгасан байхан дэр. Яг тэр мөчөд Чавэ аимшигын киноны гол дүршиг гарч ирээд шүдэнс зурж шалан дээр хаялаа. Гэхдээ Чавэгийн хувьд ч бусдын хувьд ч нэг том аз таарсан нь тэр өдөр бороо орж исэн болохоор гал хүчтэй тархаж чадалгүй унтарчээ. Эцэст нь 2024 оны 6 сарын 14-нд Чавэ баривчлагдан 2026 оны 2 сард түүний шүүг урлуулж Чавэгийн талаарх олон баримтууд дэлгэцсэн ч түүний талаар ганц сайн мэдээ байгаагүй. Нэгт өмнөх байрандаа түрээсээ төлөхгүй зүхтахдаа аав маань Тайванд биеийн муудсан тул очих хэрэгтэй гэж худлаа хэлсэн ч аав нь 2020 онд нас барсан байжээ.
Хоёрт Хонконг залуу таамаас авсан машинаа интернетэд зарж хэд хэдэн үнээс урьдчилгаа мөнгө авч зайлсан. Цагдаа нар түүний дансыг шалгахад сохор зоосч байгаагүй. Бүх мөнгөө Тайвань руу ихчийнхээ данс руу шилжүүлж амжсан байв. Гуравт тэрээр өмнө нь ажиллаж исэн түгээлтийн компаниасаа хөөгцөн. Тэнд ажиллаж байхдаа байнгын оршин суух хэрэгтэй хятад ирчүүдийг дэгээдгийг хичээж татгалцсан аруу авахаараа тэднийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж гүтгдэг байжээ. Тиймээс Вики рүү чи нөхрийнхөө ачаар энд байгаа гэж дайрчээсэн нь түүний өөрийнх нь дутуу дулмыг мэдрэмжээс үүдэлтэй байлаа. Чавай баримтлагдахынхаа өмнө Фэйсбүүкт би нэг залууд зайлшуулж $3,000 руу алдсан. Надад туслаач. Би хүнд хитрхийн амархыг итгэдгээс л боллоо. Мөнгөө эргүүлж авч чадах хэсгээ мэдхгүй ч өөр охирогч битгий гараасаа гэж хүсэж байна. Энэ хүнийг олоход туслаач. Тэр бол залилагч ял шийтгэлтэй өнгөсөн пост исэн. Ингээд харахаар Чавай өөрөө маш гин зэмгүй хохирогч харагдаж байгааз. Тэр постондоо Пан гэх залуугийн нэр, утас, бүр өндөр жингэн хүртэл нэг бүрчлэн бичсэн байв. Гэвч дараа нь илэрснээр Чавай өөрөө жинхэнэ гэмт хэрэгтэн байжээ. Тэрээр Тайвань дахтаа галц зэвсгийн хэрэг болон насан туршаагүй үний эсрэг бэлгийн хүчирхийлэл зэргээр 3 жил шоронд сууж исэн. Харт амхины хэрэгт холбогдсон Тайванаас Хонконг руу дамжин Австрали руу цухтаж ирсэн нэгэн байв. Хамгийн аимшигтай нь Чавай нөгөө Пан гэх залууд $3,000 өгсөн нь заллуулсан биш. Викиг алж өгөөч гэсэн захиалга байв. Тимийг биш, харин түүний эхнэр Викиг. Тэр тимийг өөртөө сайн гэж андуурч исэн тул Викиг замаасаа зайлуулахыг хүссэн. Пан түүнд миний мэдхнийг Вьетнам алуурчин байгаа $6,000-оор хийлгэж өгье гэхэд Чавай зөвшөөрч урьдчилгаа $3,000 өгчээ. Гэвч Пан мөнгийг нь аваад цугцсан юм байна. Чавай цагдаад хэлж чадахгүй учраас Фэйсбүүкт би заллуулчлаа гэж хохирогчийн дүр хэсгсэн. Дараа нь тэр хятад хэлтэй малай цөмгөөлөгч хөлсөлсөн ч Чавай дэндүү их худлаа ирж байна. Би ийм хүнийг өмгөөлж чадахгүйгээд өмгөөлөгч нь мөнгөө буцааж өгөөд татгалцсан. Тэр байтугай өндөгний үйлдвэрийн дарагдаа мөнгө өгч шүүхтэр өөрт нь ашигтай худал мэдүүлэг өгөхийг гуйжээ. Шүүх хурлын төгсгөлд шүүгч шийдвэрээ уншихад Чавай гинэт орилж чарлан толгоогоороо ширээ мөргөж үсээ зулгаан шүүхийн шалан дээр 3 настай хөвгчөг хөлөөс авч өнгөрчээ. Түүний тал зогсох ганц ч хүн шүүх тахимд байсангүй. Шүүхээс түүнд 4 жилийн дараа тэнсэн суллагдах боломжтой 6 жил 2 сарын 20 хялгааноос галдан шатаасан хүн амны эрх хийх гэж оролцсон. Заллин исэн гэд үйлцэн эргийг нь бодвол хитрхи бага яшиг сонсогдож байгааз. Одоо Чавай Австралийн шоронд хоригдож байгаа бөгөөд 2 жилийн дараа суллагдаж Тайвань руу албатан буцах байх. Гэвч хохирогчд маш их айцтай байгаа. Чавай хохирогчдын Тайвань дахь гэрийн хаяг, ар гэрийнхнийг нь бүгдийг нь мэддэг учраас тэд одоо хүртэл сэтгэл амар сууж чадахгүй байгаа. Мэдрэмж бол хамгийн шилдэг хамгаалалт. Анхнаасаа л хогны асуудал, хоолны хэрүүл гих мэт жижиг сажиг зүйлсээс Чавайгийн хэвийн бус зан авир илэрчээсэн. Бид заримдаа зүгээр дээ удахгүй гайгүй болох байлгүй гэж найдаад асуудлыг өнгөрөөдөг. Гэвч сонин санагдах мэдрэмж төрж байгаа бол тухайн хүнээс зайгаа авах нь хамгийн зөв сонголт гэдгийг энэ хэрэг харууллаа. Хүн амьдралдаа олон төрлийн хүмүүстэй таардагч Чавай шиг бусдыг хохироож таашаал авдаг. Өөрийгөө үргэлж хохирогч мэтэр боддог хүмүүсээс хол байх нь амнаас эрүүл мэндэ хамгаалах хамгийн том алхам байх. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.